За сайн байцгаана уу? Золошогийн ээлж дугаар хүрэхэд бэлэн болж байна. Өнөөдрийн сэдв юу вэ гэвэл вирус гэж юу вэ? Тэгээд энэ сэдвийн мэдээллийг би Карл Циммерийн Вирусын ертөнц гэдэг номноос мэдээлэл олсон байгаа. Хэрвээ та нар завтай юм бол энэ номыг худалдаж аваад уншаарай. Маш энгийн хэлээр вирус гэж юу вэ гэдгийг тайлбарлсан байгаа. Хэрвээ ном унших завгүй юм бол золошоог үзээрэй. Би энгийн хэлээр яг вирус юу вэ гэдгийг тайлбарлах болно. Вирус гэдэг үг анх Ромын эзэнт гүрэнд ашиглагдаж эхэлсэн. Тэгээ вирус гэдэг үг бол хоёр утгатай. Нэг нь бол могоон хор, хоёр дахь утга нь бол эр хүний үрийн шингэн. Харин 20 дугаар зуунд бол вирусыг олон хүнийг хамарсан халдвар төвчний үүсгэгч бүхнийг нэрлэдэг болсон. Харин 1898 онд Голландын эрдэмтэн Мартинус Байеринг анх вирус гэдэг томьёог гаргасан. Тэр томьёог юун дээр гаргасан бэ гэвэл тамхины цоохордох өвчин гарах үед зөндөө олон Голланд фермерүүд өөрсдийнхөө ургамлаа алдаад энэ өвчнөөс болоод тэгэнгүүт нь Байеринг тэр өвчтэй ургамлынхын дээжийг нь авангуудаа вирус гэж нэр томьёо ашигласан. Түүнчлэн 1936 онд хоёр эрдэмтэн Норман Перри, Фред Бауден гэд хоёр эрдэмтэн вирус бол дан уургаас бүтдэггүй. Харин 95% нь уургаас, үлдсэн 5% нь бол тэр үед үл мэдэгдэх молекулаас бүтдэг гэдгийг нотолсон. Тэр үл мэдэгдэх молекул бол одоо бид нар мэдж байгаа энэ бол нүклийн хүчил гэж нэрлэгдэж байгаа. Тэгээ вирус бас юугаараа онцгой гэвэл маш жижиг бичлэлт бий. Одоо жишээ нь бүгдээрээ давсны нэг ширхгийг ингээ аваад үзэнгүүт яг давсны ширхний яг тал дээр нь бол 10 хүний арсны эс багтана. 100 ширхэг нян мөн тамхины цоохордох өвчний вирусын 1000 ширхэг багтдаг. Төсөөлөд үзтээ маш амар жижигхэн биетүүд бол вирусууд. Тэгээ вирусын онцлог нь юу вэ гэвэл маш энгийн бүтцтэй. Гэвч вирусын айхтар зүйл нь юу вэ гэвэл одоо эсэн дээр оронгууд тэр эсийг халдваржуулаад их хэмжээгээр үрждэг. Мөн вирусууд бас одоо яг одоо байгалийн жамаар бол одоо мутац үүсгдэг юу вэ гэвэл одоо вирус яг амтан шиг ингээ хөгждөг тэгээд үржүүлэх процесстэй шинж чанарууд гарч ирдэг болохоор аюултай. Тийм учраас одоо зарим одоо антибиотикууд ашиглалтнаас гардаг. Яагаад гэвэл одоо шинэ төрлийн вирус гарснаас болоод өмнө ашиглаж байсан антибиотик нь одоо үйлчлэхгүй байх жишээтэй. Тийм болохоор вирусууд бол байнга үржээд, байнга шинжилээд шин чанарууд илрүүлдэг. Тэгээ бас нэг вирусын одоо жишээ бол ханиад. Тэгээ ханиадны вирусыг бол риновирус гэж нэрлэдэг. Тэгээд ханиадны вирусын онцлог нь юу вэ гэвэл риновирус 10 гентэй, 10хан ширхэг гентэй. Хүн бүр одоо та мөн би 20,000 гентэй. Тэгэхээр 10хан гентэй ханиадны вирус бол маш хүчтэй байгаа. Одоо жишээ нь одоо хүртэл ханиадны эсрэг вакцин байхгүй. Тэгээ ер нь хүн амьдралынхаа туршид
бол бүтэн 1 жил ханиадаас болоод оронд хэвддэг. Тэгэхээр дийлэнх хүмүүс бол ханиад хүрсний дотор бол 1 7 дотор бүрэн идэх жишээтэй байдаг. Яг вирусуудын нэг давуу тал нь юу вэ гэвэл одоо жишээлбэл ханиад шиг одоо аюул багтай өвчнөр хүүхэд өвдөх юм бол насанд хүрэхдээ одоо кроны өвчин эсвэл дархлын эмгэг өвчлөх эрсдэл нь маш бага байдаг. Тийм болохоор вирус бол сайн талтай мөн бас муу талтай. Сайн талтай вэ гэвэл одоо зөөлөн шинж чанартай вирусуудаар өвчлөх юм бол хүүхэд ялангуяа бага наснда өвчлөх юм бол тэд нар бидний дархлааны системийг бол дэмжиж илүү хүнд өвчнүүдээр өвчлөхөөс хамгаалдаг жишээтэй. Тэгээд томоогийн өвчин бол анх шуунаас хүнд халдварласан. Тэгээд тийм болохоор дахианы аж ахуйд ажилдаг зах дээр шувууны мах зардаг хүмүүс ер нь бол шувууны томоогаар хамгийн түрүүнд өвчлөх эрсдэлтэй байдаг. Томоогийн вирусын сонирхолтой факт нь юу вэ гэвэл 13 генээс бүрддэг. Тэгээ томоогийн өвчин бол шувуунаас хүн рүү халдсан. Тэгэхээр томоогийн вирус хамгийн хурдан тусах магадaltaй хүмүүс бол одоо дахианы аж ахуйд ажилдаг мөн зах дээр шувууны мах зардаг хүмүүс байгаа шүү. Тэгээ одоо бидний хөрш хятад улсад коронавирус тархаж байгаа. Тэгээд би англи хэл дээр 2 маш сайн мэдээлэлтэй 2 мундаг эмчнэрийн видеог шеэрлэж байгаа. Тэр видеог үзээрэй. Ер нь товчхонд бид нар коронавирусээс яаж сэргийлэх боломжтой вэ гэвэл аль болох гэрээсээ баг гараад 2-т N95 маск буюу хамар амаа илүү бактерийн ангаас хамгаалах гэж зүүгээд мөн бас коронавирус чинь нүдээр бас дамждаг болохоор аль болох хамгаалтын нүдэн шил зүүгээд өөрөөр хэлбэл гадуур гарахтаа бол хамгаалтын нүдний шил маска зүүгээд бас мөн хүн их цугладаг газраас хоол байцгаая сайн унтаж амарцгаагаад эрүүл хоол идээд ер нь бие сайн бодцоогоорой. Тэгээ бүгдээрээ энийг ахтар өвчнийг эрүүл даван туулаад илүү их юм бүтээцгээе. За тэгээд энэ дугаар вирусын тухай байсан. Тэг хэрвээ энэ мэдээлэл өөрт чинь таалагдсан бол өөрийн хүрээлэндээ хуваалцаж шеэрлээрэй. За баярлалаа.